Зохиолч Саярхын Бүрүсрэн ухаарл өгүүлэг. Тэвж хүрэл бэтүү нүгшиг харанхуй шинээр гэрийн зүг бүгдний шогшиж явлаа. Унсан хэрмэр нь эзнээсээ дутхгүй аяншиж жолоодогчин давирахад сүүл хөдлөхөөс хэтрэхгүй тул дөрөөжисэн палгар готлаараа нойтон гэлмон сал давчин усан шилхнэг болсон цулбуураар байн гуйдж байлаа. Аянг нэжигэнсэн усрахыг бороонд шалбан орсон бүрхмалгаанаас туслах усыг эвэршиж хатуурсан гарынхан алгаар арчиж зовхидарсан гунигтэй бодолдон төөрдөх мэт мөрөн хавчин бүгтээжээ. Өмнөөс нь үлээх хүйтэн салхинд сөрхий даарж өлсөж ундассан хотоодноос нь ялгарах хар шүлсэн гүдхийтэл залгих тэвж хөрл бухимдал дагуулсан энэ үдшин явдалд сэтгэл гонсовж хүндхэн ачаанаас салсан дан санаа амарсан янзтай хүйтнэр инээмсэглэв. Дүүрэн дамбын ганц хүү хөрлийг нутагаараа л тэвж гэж дуудана. Хизээхэн ямар учраас инхүү хочлох болсныг мэдэх хүн байхгүй. Уулдсан хүний сэтгэлд хоног шим дөлгөөн харцтай хархүү цэргийн албанаас халагдж ирээд л гол усандан гахагдсан гал цогтой шар босхийг хэдхэн хоног эргүүлдээд гэргий зянд аргамдсан билээ. Үйл үртэст уран үгхэл хурц босгүй ер нөхрөн хардах халамжлах хоёроор цангааж үзэлгүй 20 жилийн нүүр үзв. Бүсгүй хүний нүд сэтгэл халтчулсан дүгнэгэр хүрэн ирэн эцэгэн дуурайсан хоёр хүн эрийн цэнд төрүүчээсэн хурч тэвчин гарыг уурга бугуйл буйл бурамтгаас салгаж хэд хоногор яваад ирэхэд нь санаамар болгоодгүй. Панз наймаа нүүдэл суудалд эр нөхрийнхэн үгийг чагнадаг гэргийн өр хүүхдийн өсгийн хэрээр дур зоргоорон аашилж эрх дурааран авирлах болсон байлаа. Эрэл суралд явсаар хэд хоног танээд гэртэн ирж гэргийнхэн гарын цаг уусан шиг сууж зүдэргээ тайлдаг тэвж хөрл сүүлийн хэдэн жилд гэр орондон тухлах дургүй болсон байлаа. Хэг ёг хийсэн эхнэртэй тонирхаж мордоо давхидаг тэвж хөрл юунаас болж хэрүүл шуганд хүрснэн бодохоор олигтой шалтак олдохгүйч буцаа тарих бодол төрдгүү байлаа. Товрын мал авч 3 сар эзгүй явсан тэвж хөрл намрын сүүл мушгин харж ирсэн тэр намрын жихэн өдрөөс хойш байн ам зүрх болсны учрыг ухаарч амжаагүй билээ. Наймааны зөрүүдөх том байгунжинаас болж эхнэртэй загнуулсан тэвж хөрл наранд ганцсан бүрхмалгаан шүүрч аваад гарахад тэр чигээрэн цайлаарай хэмээн хашгирч үлдсэн эхнэртэй гоморхон хэсэг давхаад уурн гарч сэтгэлэн сэлмэхэд за байз буцаад харьдаг юм билүү гэж тэнэгэлсэн бодов. Гэтэл за чи эргэж харж эхнэрийнх нь догдох болох нь. Хоёр дуулзаагүй хэдэн муу найзууд чинь хүлээж байгаа шүү. Арчаагүй анхаагүй ч гэж загнадаг ааш нь хэтэрч нартаас бутсан ганц ахыг чинь хүртэл элдвэр хэлж ясын өндөл зүйллээ. Нэгэнт гарсан юм чинь 2 хоног яв. Эргээд очивол юу гэж хэлэх нь тодорхой гэж хэн нэгэн хүн дотор сэтгэлээс нь ятгаад байх шиг санагдлаа. Сумын төв ороод хамгийн түрүүнд дэлгүүрээр орж ганц шил манпал өвөртлөөд гарч иртэл нутгийн сайн бүх ганган болд эхнэрэн дагуулж гсэн алхаж байв. Нүд шүд үсгурвааран ойрын хитэн сумынханд гайхагдсан уран бадмаа гэх зэгзгэр бүсгүй хэнцэр дэгжин нөхрөн сугдан тормолцож харагдав. Үейтэнгийн насны өгдөг авдаг өв хөрөнгө ойролцоо хүмүүсийн зиндархуу зангаар хөгжилдөн уулзлаа. За тэвж зарын ачаата шиг дөвхөлзээд ханасан хахурч явна. 2-3 сараар мал хой туусан жигэх шиг царайлаг эхнэрэн бусдад алдав даахо гэд адууны шүт шиг том цагаан шүд гарган тас нээлээ. Үзэж харах юмгүй уйд зөхөрсөн сумынхны уйдаг нь гаргахаар хөтөлцөн алхаж сүүлийн үеийн ховцны хэм маягийг үзүүлээд буцдаг сонсч явлаа. Ховц сурхан бие читгэрөө гэж үний юм да. Гэт тачгантал нээсэн тэвж хөрл хөрг барин тамхиллаа. Цог залиг минь. Энэ жилийн адмаар хоёулаа нөхцөл ийдэх. Хэнийн сайхан би яатаг хавийн хүмүүс харж мэддэг. Тгийхөө.
Харин чамааг биш өмсгөлийн чин ширээсийг л сонирхсан хүмүүс дагаж хошуурах байхаа да. Гэд инээвэл эхнэр нь ад хавчуулсан алагнуудээр тэвжийг сэмхэн гүйлгэн харснаа тэрүүхэн тэндэн жомолсон инэв хийлж нөхрөн сугадан эрхэллээ. Наадам гэснээс танаму талигаач ах мөн ч сайхан амтан байж билээ. Дэвэдл гараад ирэхэд нь талын салхин намсхийн сатаарч ханган улс хотолцох шиг л болдогсон доо. Ястол тэнгэр ханарч уулстай бэлтэл сайхан дэвж чавдагсан гэж ганган болд ирээд шүүрсэлдлээ. Хөөрхөдөө муу ах минь хүний хали явсан юм да. Дан жолигтой насалсангүй дээ. Гэж хэлсэн тэвж хөрөл мөрөл урдаар шүүрсэлдэв. За тэвж минь манайх энэ хүндний хашаа башинтай болсон юм. Ороод гараа. Гэж хэлээд мордон хөтлөн алхах үед эхнэрийнх нь хилээд хоцорсон үгс ганган болдын эхнэрийн бусдад алдав даах өгсөн гашуун инээдтэй нийлэн сэтгэлийн хормойд тоос усч байх шиг санагдаж байлаа. Болдын дайлчилсан тэвж нэлээд халамжсан дэлгүүрлөө гурвантаа шогшиж эргэж буцсаар оройхон мордож гэртэн харахаар шогшлоо. Оройн сэрвэнд уусан арх гарч загзгар үстэй дангар толгойн заацсараа салах шахан ангалзаж явлаа. Гэтэл сарны саруулд хоёр гэр цайран харагдаж тэр зүг өөрийн ирэхгүй морныхон жолоог залжээ. Нохороо гэж гурвантаа дуудсны эцэст гэрээс бүсгүй хүн гарч ирсэн цэцэгдэр хэмээх нуруулаг бүсгүй байлаа. За сайн байна уу? Намаржаа тавлаггүй. Гисээр гэрт наруул гэрийн хоймор хоёр хөөрхөн хүү нөмөрч унтсан тэрлэгэн дээрээ тайчихсан бие биенээ тавираад ундаж байлаа. Нөмгөн хэдэрсэн цэнхэр тэрлэгний энгэрийн товчны нэгийг зөрүүлэн товчсон цэцэгдэр бүсгүй урдхар гизгэн хамхун боосныг харвал унтаж байсан болдоо. Соолигчин нүцхэн биен дээрийн нэмгэн тэрлэг хэдэрсэн юм уу та? Гэсэн сануучхан бодол төрөхөд инээд хүрх шиг санагдана. За тэвж байгаа минь сум ороод буцаж явна уу? Гэж асуугаад эдээцээ төхүүлж мухар шанагны дундуур хэрэн нэрмэлэрх бүлээсгээд аяглан барилаа. Сум ороод оройчихлоо. Шөн бүжиж явснаас танаа энэ хавьд хоног тойруулдаг юм бэл өөл гэж. Танаа ихнэр чинь давхиж ирээд өмбөө зөмбөө муу кремэнд буулгаад хайчих байлгүй дээ. Гэд тастасных нь харахад тэмчих дургүй биш болтой санагдаж байлаа. Өрхөн тэгшилсэн гэрийн хоймор сөмөлзөх лааны гэрэлд хууж дэлгэн эрен алаг хорвоогийн элдв сонинг гайхан ярилцсаар үүр цайтал дугхийлгүй хонлоо. Чиг даасан хар нүдэн талимаартал харах цэцэгдэр эртлэн босч тогоо нэрэн додрын засаад та минь хаяа бууж мардаж байгаарэ. Би хүлээгээд байж мэдхэл хүн шүү гэж эрхлэнгүй хэлж тормолсон инээсээр тэвжиг үдэн мордуулсан өдрөөс хойш тэвж хөрөл тэднийхээр бууж мордсоор өнөөдрийг хүрсэн билээ. Ирэх болгонд инээ цацруулсан харнуудээр ширтэн баярлаж тунсан царайгаар өгтөн сэтгэлийнхэн чагтахыг бөхөлдөг байлаа. Гэртэн харж ирээд эхнэрэн өдөнгөө харж масаатл ширтэх нөхөртөн царай өгөлгүй. Өдөржин сайлсүтээ зурлцаар ядаж өглөө гэж хэлээд буруу харан боржигнтл хорхирох эхнэртэн тонирхон нойр хулжиж хэвтэх тэвж хүрлийн сэтгэлд цэцэгдэрийн хөөрхөн инээд гууж царайчилсан эрхлэнгүй төрх харагдах шиг болно. Эхнэрийнхэн тэр шангууд царай хорон үгийн хариуд цэцэгдэрийн нулимстай алагнууд эрхтэнх аашин сэтгэл даллах шиг болно. Эхнэрийн хаян давхиж ирээд ханилчхий гэж хэдэнтэй бодож үзсэн чи уул шиг хоёр хүүгээсэн сэтгэл буруулж чадахгүй байлаа. Зэрэгэлдээ сум руу гүйлгээд алдсан 2 морин сургалах далимаар мордоод өгсөн тэвж хөрл унаа морин зогсдол хитанаг явсаар цэцэгдэрэнд хоног тааруулан буулаа. Гэтэл тэднийд урд сумын зүс мэдэх мандахар улаан хоймор эзлэн хангааж байлаа. Хэдхэн хоноод ирэхэд баярлан угтдаг цэцэгдрийн ааш танигдахгүй мэт өөрчлөгдөж, айд сандарсан мэт санаа зовнонгүй бүртэлзэж байв. Санаандгүй орж ирсэн тэвж хөрл мэнд мэдмэр аядаад баруун талд цомцогнон суулаа. Хаанаг наадамд гар зөрүүлж явсан өөрөөс нь арай ахимаг эрэм тэдний учрыг мэддэг янзтай. За цэцэгдэрэ бэ урд харахны ар дээр үлдсэн
Хэдэн үхрийг ойртуулаад ирийдэх гэж эзэн хүн шиг бардам хэлээд авдар дээрээс хуучин бүрхэм алгаахан авч дарж өмсөн гарч чадав. За, миний хөөхөн шинэ хүнтэй болоо юу гэсэн тавьжууд бүлтэлзэн харсан бүсгүй юу ч гэхэвдээ таныг хичнээн хүлээхв. Тэгээд ч ардаан амьдралтай таныг яа гэхэвдээ энэ хүн зайлуул нэлээд эртнээс л орж гарах болсон гэсэн чи таныг гисэн сэтгэлэн яаж чадлагүй өдий хөрсөн юм. Одоо хоёулаа амьдралаа бодъё доо. Тааман ч гэртээ харж үз. Дахин ирж ядарсан намайг битгий зовоогоорой гэж хэлээд урдаар шүүр салдан хөөхөн алга нүдэнд нь нулимс мэлмэрч ирсэн нь төд удалгүй ганц нэгхэн тусал болон унахгүй тэрээр хазраан эрчин сэтгэл шулуутсан шийдмэг дугаарам. Явта. Сэтгэлтэй нь хоёр дахьгүй сайхан амьдраарай гэж баг хөөх шахам хэлжээ. Тэвж гэрээс гарч уян дээрх морилгон толгоо өнжүүлэн алхаж явтал хажуухан талаас нь нөгөө хоёр хай тавьжээ. Хоёр үг солиодох уу гэж дуудаад. За хөгшин минь хар буруугүй хоёр үг солиё. Би та хоёрын тухай олон сэлхэнаас биш цаатхан ч намнаас сонссон юм. Би танаа талигаач ахтай анд нөхөр ахд өшгөл үерхэж явлаа. Ёстой торгон ногоон зодогныхон ширээсэн ширэлтэл ноцолдож наадмын дэнж зулгартал ан ман барилдаж сон олныг байсгаж явсныг чи юу сандхав. Намайг эд залуугаар анханын алдаж өнчирч явсныг мэдэх хүний нэг эн чи. Өгөнч цаадахтай чинь хар толгоогоо нийлүүлж халуун амьсгаан зангидахаар ярь тохироод байгаа юм. Чи намайг бодвол сайхан антай салахгүй амьдралтай хүн. Би та хоёрын урдах явдлыг сөхгүй байх. Тэм болохоор та хоёрыг учир начран олог гээд гарс ухаантай юм. Солиг гэж сөрхийг хүйтэн байна шүү. Гэд юм ботсон шинжгүй хөөр гарган барьлаа. Та цэцэг дээр бид хоёрын тухай мэдж байгаа болохоор би юу хэлэх вэ? Зайлуул сэтгэл нь зөөл юм шүү. Битгий зовоогоорой. Хөөрхийг ганцаардаж ядарч явахад нь л таарсан юм уу да би. Дүүн та хоёрын амьдралд ялаа гэж төвгөө тав. Гэд хөөрг нь үнэрлээд буцаан барьлаа. Зяах. Эрг сарын 10-аар бид хоёр нэг дорон орох ухаантай юм. Сүртэй найр хорин биш л дээ. Гэхдээ ойр тойрны ах дүүсэн цайлна. Чамайг ах нь урьчих гэж хашинж зайлах аргагүй мун шиг хатуугаар түнхийтэл зохиж түс тас хэллээ. Тэднийхээс мордоод инхүү толгой гудгаар шогшиж явхад унсан мөр хүртэл хашиг над байлаа. Ястай сэтгэл хоёр дахьгүй амьдрий байц. Муханы хан аашаа ирж олъё. Авч суусан ханаа өөрийнх нь ээж шиг л боддог болоо юу да бич. Өглөж дуулахт нь аргадан инкрилж эрхлүүлэн жаргаа хан мартаж явжээ дээ би. Хэмээн бодоод гана төмөр гайгүй дээ. Галын аясаар уйранда ганхарсан сэтгэл гайгүй дээ. Хүүгийнхэн аясаар уйранда хэмээн гунган аялсаар яргүүлв.